Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Монголын кино урлагийн зөвлөл телевизтэй хамтран 2020 оноос хойш бүтээгдсэн олонний хүртэл болсон кинонуудаас онцлон 10 киног цувралаар та бүхэндээ танилцуулж байгаа. Монгол кино нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэхүү нэвтрүүлгийг дэмжин биднэртэй хамтран ажиллаж байгаа Кера Магнезда, Дэнг Фармада баярлалаа. Ингээд бүгдээрээ өнөөдөр ямар киног та бүхэндээ танилцуулж, ямар киноны уран бүтээлчдийг студидтэй та бүхэндээ уулзуулахыг хамтдаа харцгаая. Бас сарын хайлыг хийхээр болчлоо. Яа гоё. Хашаа явах вэ? Манай гэр бүлээс айл болгонд 20 мянган өрөвлийг аян замдаа сайн яваарай гэж өгж байна. Бай Монголын хай Парис гэж дорой их гэдэг чинь дээ. Өнөөдөр нэвтрүүлгийн маань студид нийслэл хөвхөн Балсар киноны уран бүтээлчдийг төлөөлөн тус киноны продюсер Баяр Жаргал, найруулагч Жаргал сайхан, жүжигчин Отгон Баяр нар хүрэлцэрлээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Хүрэлцэрсэн маш их баярлалаа. За нийслэл хөвхөн кино маань бол зөвхөн бид нар Балсар гэд нэг ангит киног нь ярих биш. Нийслэл хөвхөн гэдэг төслөө хэдүүлээ бас ярих гэж бас бодож байна. Тэгээд энэ төсөл хэдэн онд яаж эхэлсэн? Ер нь хамгийн анхны үүсгэл санаачлага яагаад заавал энэ төрлийн ийм сэдвтэй кино хийхээр болсон бэ гэдэг асуултаар эхлэе. Ковидын дараас юу лээ ковидын өмнө санагдчихэв. Тэгэхээр 2019 онд анх яг ингээд манайхын Orange Entertainment одоо ингээд 10 жил үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд тэр үед ингээд манайхын яг л юм нүуний одоо ч гэсэн стил төсөл ингээд шалгаруулж авдаг хэвээр байгаа. Тэгээд нэг Facebook дээр нэг зар тавьчихсан байсан байхгүй юу? Ингээд төсөл шалгаруулж авнаа, гой зохиол энэ зохиол шалгаруулж авна гэд. Тэгээ байжсэн чинь нэг залуу хурч ирээд ингээд нэг өөрийнхөө зохиолыг танилцуулах гэсэн ингээд тэгсэн чи тэгээд би заа ойлголаа би ингээд эргээд танилцчаад хариу өгөө гэд авсан чинь Малчин залуус гэдэг нэртэй би тэндээ ямар ч сонин нэртэй зохиол вэ гэж бодоод тэгээд нэлээд нөөний олон ангитай гэхдээ яг 12 одоо манай сүлгүнж 12 ангитай штэ тэгэхэд бол нэг 5 ангиал зохиол байсан ер нь 5 ангид л биччихсэн. Тэгээд нөгөөхийг нь 5 анги гэдэг чинь бас нэг ангитыг бодвол мэдээж урт зохиол байгаа. Гэртээ хараад нөгөөхөө ингээ уншсан нэлээд урт зохиол уншсан чинь бүр 1 метр бүр зур нэг дор нь бүр ингээд машиндаа дуушаад дуусчихсан. Тэгэнгүүт яг л нөгөө нэг хамгийн гол зорилго нь юм нь болохоор яг яалтчгүй Монгол ах уу тий. Монгол ах уу тэгсэн мөртлөө биднээс алсран холдсон байгаа тэр Монгол ахыг яаж тэр хөөрхөн инээдтэйгээр харуулсан бэ? Тэр нь л өстө үнэхээр сонирхол татал. Тэгэл анхны за энэ төслийг ер нь заавал хийх ёстой төслүүдийн нэг юм байна гэл тэгээ хөгжүүлж эхлээл өнөөдөр одоо 2 том 12 анги нэг бүтэн бүрийн хэмжээний анги болж өргөцсөн дөө нийтдээ бид нар ч одоо 4 жил тийм хамтдаа энэ төслийг бүтээлсэн байна. За найруулагч Чакигийн хувьд болохоор зохиол анх аваад тэгээд хамгийн анхны сэтгэл ямар байсан. Тэгээ ер нь нийслэл хүүхэн гэдэг нэр бас одоо киноны нэр бол өөрчлөгдсөн байна шүү дээ. Тэгээ зохиол дээрээс. Тийм шүү дээ. Ах намайг имлэг тэгтэж байхад Баяр Жаргал зохиол авчирч ирсэн. За ингээ 12 ангиар өгсөн чинь байна. Үгүй танд өгт бас эхний нэг 12-оор өгсөн. Тэгээ 12-оор өгсөн. Би ч бас багада хөдөө гадаа байдаг байсан хөлт. Тэгээд жоо ойрхон байсан байхгүй. Тэгээд жанр нөр инээдмийн кино. Инээдмийн кино гэдгсэн. За тэгээд уншсан. Айгүй өөрхөн яг л хөдөөний амьдрал тэгтэй. Логгүй хэрнээ логтой инээдмүүд байгаад айгүй юугүй. Тэг бүр ингээд байж болохгүй зүйл байхгүй юу? Зарим зүйл нь. Тэгэхээр тэр ингээд хөрсөн дээр яг одоо тэр хөдөө малчны хотгонд байж болгоцсон байгаа байхгүй юу? Тийм зохиол ирсэн. Айгүй сан. Тэгээ би за айгүй дажгүй юм байна. Зохиолч нь ямар хүн байд юм бэ гэсэн чинь нийгэм даатгалын ажилтан гэдэг. Нийгэм даатгалын ажилтан мэдсэн. Тэгээд анх уншаад айгүй гой санагдаа. Тэгээд нөө инээдмийн кино чинь өөрөө надад айгүй ойрхон байхгүй бас хийхтэй айгүй гоё гэдэг байхгүй. Хүнд кино ихэр чинь айгүй нэгдэх яагаад ч айгүй стресстэй байгаа. Тэгтээ яг юм л дээ. Тэгээд инээдмийн айгүй гоё. Айгүй хөнгөн тэг хүмүүстэй мессеж нь гоё. Тэгээд гэгээлэг байд.
Тэгээ бид хэд чинь нэрээ угаасаа малчин залуус гэдэг нэртэй л одоо кино мань эхэлж байгаа шүү дээ. Ажлын нэрээ тэгж ажлын нэрээ өгөөл тэгээд гэхдээ яг малчин залуус гэж гарах нь бол ягаад ч ингэж нүг киноны маркетинг ч юм уу юугаа бодоход бас боломжгүй. Тэгэхээр нь бид хэд чинь юу яалаа жүжигчдтэйгээ арын групптэйгээ киноны нэрний уралдаа явууллаа. За ста нэрээ яг гоё нэр олж өгсөн хүнд нь ста тэдэнд өргөний шагналтай шамаг нь ста юусэн шийдэн нэттэй нэрсэд санал болгож байсан. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор яг нь нийслэл хүү гэж бол байдаг. Тэгээд нөгөө манай жүжигчин Баяр Магнах чинь Баян онгорих. Тэгээд Аюур зан зохиолч Аюур зан чинь бас Баян онгорих. Тэр хоёр их найзууд юм байна л да. Тэгээд бүр Аюур зангаас асуусан гэнэ би нэг ийм кинонд тоглож байгаа маа. Тэгэд ер нь ингээд иймэрхүү сэдвтэй ямар нэр өгвөл зүгээр юм гэсэн чинь наа чинь тэгэл нийслэл хүүхэн юм биш үү дээ гэсэн гэнэ. Тэгэл бид ч ихлэд нийслэл хүүхэн. Тийм бас зөв буруу гэж бодож байгаа. За энэ бол хамгийн оновчтой нэр юм байна гэх. Тэгээд сонгосон. Тэгэхээр тэгэд одоо ингээ эргээд харахад үнэхээр бүр ингээ байгаа онсон маш гоё нэр санагддаг. Тэгээ маш их баярлаа. Тайгагийн дүр бол бас өмнө нь бол тайгааг хүмүүс нөгөө илүү юм хотын залуу одоо романтик кинонд дэр ч юм уу дийлэхтэй ингээ хардаг байсан баг л та. Тэнгүүт яг ийм нөгөө малчин залуус гэдэг зохиолыг аваад тэгээ малчин айлын хүү болоод тоглоод явах нөгөө тэр одоо жүжигчний сонголтын дээр юу ямар байсан бэ? Гэхдээ бас гоё л байсан л да тэр чинь малчин залуус дотроос тэр чинь баян балбрын хүмүүс бас баяны бас баяа л өгтэй. Баяа л өгт болохоор айгуу гоё. Тэгээ дээрээс нөгөө нэг яг уяхантайгаа тагтаа баяр зингэл Мишка Минжи нам яг үерээ. Тэгээд нэг үе ялгасаад дээшээгээ ахмадууд магнахаа яхамтгаа хэлчихвэл. Тийм болохоор яг нэг үерээ айгуу гоё. Цуг байсан болохоор тэр нь бас айгуу анханаас ер нь надад айгуу гоё сонирхолтой санагдсан. Явмаар санагдаа. Тэгээд их дунсан баяр жаргалтай бас эхлэх гэж дунсан гэж байсан. Хоёр хоорондоо биш олох гэж дунсан. Тэгээд таарч учраа олох гэж дунсан. Ер нь аль бас төсөлөөс тийм амархан эхлэегүй л дээ. Мэдээж эхлэхэд бол нэлээд одоо дээрэс нь яг олон ангид бизнесийн байгууллагууд чинь бизнесээ урьдчилж жилийн өмнөөс төлөвлөдөг. Тэгэхэд энэ зохиол эрхийн өмнө бидний тэр жилд олон ангид кино гэсэн төлөвлөгөө бүр байгаагүй. Гэтэл шууд нөгөө зохиол нь ингээл болчихоо. Бүр яалтчгүй энэ хийх ёстой байна гэж би нэлээд ч зүтгүүл бизнес планаа барыг өста дундуур нь өста нэр зүтгсээр байгаа. Тэгээд хэлэх гэж бол бас нэлээд юу удсан л да. Тэгтээ тэгээд амжилттай эхэлчихсэн. Тэгэхээр нөө үзэгч маань бол нийслэл хүүхэн киноны одоо санаж байгаа. Тэнгүү тэн дээр байгаа үнэхээр одоо жүжигчдийн бүрэлдэхүүн бол үнэхээр одоогоор тэр бүрэлдэхүүнийг давсан олон ангит. Тэгээ олон ангит нөөрэ олон цуврал болчихсон юм төсөл одоогоор бол байхгүй байгаа гэж хардаг. Тэгэхээр мэдээж кино эхлэхийн өмнө бол тэр жүжигчдийг олох, уулзах, тохиролцох тий одоо энэ ганцхан жүжигчдэн дээр тэгж бодно гэж яхад бусад олон жүжигчтэй уулзраа олно гэдэг бол продюсерийн хувьд бол нэлээд хүч чармаалт шаарч ажилласан юм тий. Баян Батаржин дүр дээр чинь анх X төцөө оноохыг анх ойлгож ярьж байсан. Оноохоо тоглох уу? Оноохоо залглаа. За оноох ингээд малчин залуус нийслэл хөгжиж байсан. Малчин залуус гээд хэдүүлээ хөдөө гараад нэг хөрхөн кино хийчихэд хөрөлдөг олон гит. Инээд нэг кино байна. Та нэг юм 1000 малчны дүрд ингээд тоглооч яа гэсэн чи. За ах надаас та малаас аягүй хоолчтой. За солиоролтой хадаач энэ тэнд чи нэг адуу мадуу те морь зур уяал янз бүр бол наадам заданд орлоод гэдэг. Өдөр чин тэгээд бас ах нь бас хоолчтой гэдэг. Тэг за юуц ахын жоохон бодё гэ. Тэг жоохон удсан те. Тий аха. Удаал тэгэл байсан. Бас нэг гадагшаас нэг явж мовцсон байгаа. Тий. Тэгээд байж бол оноох чинь бүтэхгүй болол. Тэгээд одоо манай Баяр Магнаа орж ирсэн байхгүй. Тэгээд Магаатай яриа тий. Тэгээд Мага за Мага орё. Олон ангид дүрс тоглож үзээгүй. Би олон ангид тоглохгүй гэж Мага чинь тэгсэн тий. Ёстой. Тэгээд одоо яа хүссэн юу лээ хүзүүгээр орно. Яг л одоо гостой байна гэдэг. Мага орж ирсэн. Тэгээд кино гараад дэлгэцээр ингээд за тэр жилдээ юм болоо гэж. Оноохтой таарлаа. Чек юм. Тэр хинчээс Баяр Магнаа чи яг за дахин хардаа гэдэг. Тэгээд тэгвэл яг л бас ингээд дүр бас дүрээ өөрөө олддог юм байлээ л тэгээд. Тэгээд яг бас нэг айгуу сонирхолтой манай нийслэл хүүхний жүжигчтэй ансамбл чинь нөгөө хошин урлагийн бүх продакшнуудаас яг ингэж холилдож тоглосон анхных нь бас бүтээлээсэн. Тэгээ бүх X2 цэрхэмэл ч юу гэдэг. Тэгээ хошин продакшнуудын бүх хамгийн
чадварлаг жүжигч нийлсэн. Тэгээд ингээд залуу тастав юу тастав бид нар ч ахмадын зал боёуны эмо бойс ч илүү юу ч гэсэн. Дотроос моднаас. Тийм жүжигчтэй ансамбл. Тэгээд ирэнгүүт бас нэг маш гоё энэ киноны бас нэг хамгийн том амжилттай нэг юм байна бол яалчгүй жүжигчтэй ансамбл гэхгүй. Тэгээд энэ хүмүүс маань нэгт бол тодорхой ингээ хамтарч ажиллаж байгаа гэсэн бас тодорхой хэмжээнд өрсөлдөө явагдаж байгаа байхгүй тий өөрийн дүрийн өрсөлдөө тэгэнгүүт илүү нөгөө нэг өөрсдөндийнхаа жүжигч дүр дээр ажиллаад тэгжээж кино маань бас улам гоё бол өнөөдрийн олон үзэгчтэй бас тий хайртай кинонуудын нэг болсон байх гэж бодож байна. За өнөөдөр бидний ярилцлагын дараагаар Бал сар кино ТV-с телевизээ үзэж байгаа, орон даяар үзэж байгаа үзэгчдэд бол хүрхээр байгаа. Тийм. Тэгэхээр Бал сар киног хэдүүлээ бас одоо илүү их онцлоод яриа гэж бодож байна. Тэгээд би өмнө нь сонсч ирснээр Бал сар кино ч уг нь бол хөлийн цаана очиж зураг авах хэрэгтэй байсан төсөл байсан гэж сонсч ирсэн. Тий. Яалтчгүй нөгөө нэг бид хэдийн юу нь бол угаасаа нөгөө Бал сараа тэмдэглэхгээ тий бид хойшоо явна гэж анх төлөвлөжсэн хойшоо Орос руу тэгээд тэгсэн чинь яг нөгөө энэ Орос Украины даймаа гэл ингээл ерөнхийдөө хойшоо хил гарах нь хүртэл өөрөө дараагийн жүжигчдийн виз ингээ асуудал гарах юм байна гэж үзээ тэг хилийнхаа наа нэрэл бодсон. Наа нэрэл бодсон да. Тэр та зохиол өөрчилсөн. Тийм зохиол өөрчилсөн гэсэн. Бал сар кинон дээр гарч байгаа үйл явдлууд болон одоо зохиолыг өөрчлөхөд ер нь найруулагчийн үүрэг оролцоо, найруулагчийн өөрийнх нь одоо ажиллагаанууд ер нь хэр их орсон бай. Яа тэгэхээр таныг бол одоо найруулагч дундаас бас яг нөгөө инедмийн жанр дээр бол илүү туршлагатай, тэгээ илүү мэдрэмжтэй гэдэг бол уран бүтээлчд бол их ярьдаг. Тэгээд ер нь оролцогч зохиол дээр янз бүрийн бүгдээрээ л хамтдаа оролцсон тий. Тэгээ байж байгаа гот одоо продюсер оролцсон, тэгээ жүжигчид бас ингээм хамтдаа сууж байгаа аюугаа зохиолоо ярина. Тэгээд ярилцаал ерөнхийдөө гаргасан да. Бид эдгээр чинь бас нэг хамгийн юу юм нэгдүгээр сизон чи яг бид нөгөө коронагийн анхны нөгөө коронагийн нэг хөл хорой болсон чи яг хөл хорой хоёрдугаар сизон баггүй. Нэгдүгээр сизон яг хөл хоройгоор анхны нээлттэй хийсэн баггүй юу? Нээлттэй хийгээд дараа нь хоёрдугаар сизон дээрээ чинь бид нар бүр эд коронавигоор нөгөө зураг авч хоригдож зураг аваад тэрний өмнө нөгөө зохиол хөгжүүлэлт гэж байдаг штэ. Тэндээ бүр найруулагч бит хоёр чи зохиолчтой гуруулаа гэртэн хоригдсон зохиол хөгжүүлээд тэгэл зохиол мэдээж хөгжүүлэлт чи яалтчгүй зохиолчоос маш их юм шалтгаална. Тэгээ продюсер найруулагч нар бол илүү нэг саппорт дэмжлэг үзүүлж илүү ажилтгаа. Тэгээ манай энэ Батушиг гэдэг энэ киноны маань зохиолч өөрөө бол ямар ч юм кино урлагийн ч юм уу салбарын хүн биш өөрөө математикч мэргэжилтэй хүн байхгүй юу. Тэгээд анхны нөгөө сэтлээ бол яг өөрөө аюух юм уншдаг. Тэгээд англи хэл дээр хэрхэн кино зохиол бичих тухай ерөөхдөө өөрөө уншиж мэдчихээд тэр форматынхаа дагуу нүдэндээ зүгээр имээгээ хараад бичсэн гэсэн зүгээр имээгийнхаа тухай бичсэн тэгсэндээ ажаа гэдэг байгаа тэр дүр маань өөрийнх нь имээ тэгээд тэрийг ингээд хөгжилтэй аргаараа бичээ санаагаа олсон гэж ярьжсэн. Бал сар кино чи хэр удаан зураг авалт хийсэн? Тэч 30 хоног лөө. 30 хүрсэн юм. Хүрсэн. Тэр нөгөө галт тэргийн дотор аягүй хүл явуулсан болоо. Тэр чинь яг 2 хоног ч тийм. Тэр явцал болсон шүү дээ. Аягүй утсан шүү дээ. Натурт нэг санаа. Тийм, натурт явсан. Тэгээ хотод нэг 10 хоног. Тэгээ Сэлэнгрүү нэг 3 хоног. 2 хоног. Өглөөдөө очиад оройдоо буцаад. Ер нь жоохон нэг 30 хүрсэн явж байсан. Хүрсэн тийм 30 гаруй. Одоо тэгээд нийслэлхэн кино ер нь үргэлжлэх юм уу? Эсвэл одоо Бал сар хийгээд дууссан чи үлгэр амар сайхандаа одоо ингэж жаргацсан уу? Одоо зарим үзэгчдийн хувьд бол бас ингэж Мишка одоо тайгаа өргөл үргэлжлүүлэл яваад байх сонирхолтой тий хадам ээж аавын талыг оруулах ч юм уу сонирхол байгаад идэм шүү лээ шүү дээ. Яг одоо манай энэ чинь нийслэл хүчин ерөөсөө л яг л гоё хөдөөний амьдрал шүү дээ. Тэ аюу гоё ахуу. Тэр чинь ахуу одоо байгаа. Тэгэхээр чинь үргэлжлээл байна гэсэн үг. Одоо жахавч улам өөр болж байна. Тэ. Тэгэл одоо энэ тэнд одоо продюсерл санагдаж байгаа л үдээ тэр. Ер нь бол энэ өөрөө үргэлжлэх бүрэн боломжтой сэдв гэж бидний хувьд бол харж байгаа. Ягаад гэвэл яг л түрүүний найруулагчийн хэлдэг шиг хөдөө ахуй бол мэдээж байгаа. Яг дүрийн хөгжүүлэлтүүд цааш үргэлжилж болно, үргэлжлэхгүй байсан ч болно. Гэхдээ энэ сэдв бол өөрөө нөгөө нэр нь брэнд гэдэг шиг энэ брэндийнхаа дор бүтээгдэхүүнийг яаж хөгжүүлээд дахин бүтээх бол бүрэн боломжтой төсөл байгаа л да. Тэгээд яг уу ер нь бол ярьж байгаа шүү. Магадгүй бас бид нар үргэлжлэхийг бас үзэж магадгүй л юм тий. Олон ангитаар гэхдээ. Намын ангит биш ээ. Тий, олон ангитаар ахаад нэг
нэг цоврал яг одоо хааштай л амьдрал нь байж л байгаа л да. Тэгээ сайхан. Тэр чинь бас нэг бид нар ч бас нийслэл үгэн дээр заримдаа бас арай гараад тэгээд зарим зураг морог бас зөрсөн тохиолдол айгүй их гардаг байхгүй. Улаан ангидсан бас тэр нь жоох хэцүү дээ. Харин тийм. Тэгээ нэг зуны цаахан зуны дэлгэр цаглайлаа. Тэгээ нэг орой болол ялангуяа хөдөөчөн болол асар хурдан. Тэгээд ялангуяа галт өмөр гарахаар бас тэгдэг жах. Тэгээд нэг өглөө босгод шав шар болцсон. Ингээл газар дэлхийж өөрчлөгдсөн. Жүжигчдээс өөрчлөгдөн. Гинт гарч ирнэ. Нөгөө тактагийн эсгүүдийг авдаг байхгүй. Улаан ангид чинь бас их жоохон тийм яригтай. Тэгээ нөгөө энэ тэндээсээ Тэгээд бид чинь дандаа нөгөө доторхоо төвж мүгээд янз бүр аваад бороотой үед дандаа доторхоо авч мах бас хэцүү дуу шумны асууд. Тэгээд авч байгаа нэг өдөр нэг холбоос авдаг байхгүй. Тэгээд нөгөө баярцан гэдэг тагтаа хоёр нэг мишкаг анх хэрэгэд нэг юм чемданаас нэг хувцсандар гаргаж явах гэж байгаа нэг хацка гарч ирээ. Тэр хэсгийг бүр натурын бүр ихэнд авсан байхгүй бүр очиод бараг авсан. Тэгээд хамгийн сүүл тэр гэрээс гарч гараа гүйдэг хэсгийг авсан чинь тагтаас мага тархан гүйцтэй. Тэгээд зүрхсэн шүү дээ. Тэр ямар ч арга байхгүй тэрэнд орж л байгаа байхгүй тийм. нийслэл киноноос чинь тэр хоёрын бас нэг цуврал гэж тусдаас гарсан тий. Тий. Очроос хөө өвлийн тамилалт гэж цагаан сард баяр Тэр зориулсан. нэлийн тийм өөрөө ингээд их суурьтай баялаг тийм туслаагаад ирсэн. Тэндээс юу ч урууж гарч магадгүй бас байх нь тий. Батөржийн гэрийнх тусдаа ч өөр юм болж магадгүй. Баян Батөрж ба түүний гэл нэг нэрээд юм аа. Тайгаа ер нь бол хөдөө ер нь өссөн үү эсвэл хотын хөлт юм уу? Одоо хөдөө та нар ингээ удаан хугацаанд тэгээд яг хөдөөний айлын үгийн зураг авахулгаар чинь бас нэг тодорхой дүрийн бас нэг судалгаа юм хэрэгтэй шүү дээ. Гэхдээ би хөдөөч бол өсөөгүй л дээ. Яг эмээгээ багт бол яг эмээ дээр л очиж ирсэн. Дүрийн судалгааг бол яг угаасаа тэгэл хөдөө айл ахуй юм чинь тэгэл ер нь бол бүгд ер нь адилхан шүү дээ. Малчин айлууд тийм учраас нэг тийм бас судалгаа гэхин цаашаа ер нь бол мэдчихсэн. Дотор төсөөлжсэн. За нэг иймэрхүү байдаг та юм. Яг зүгээр нөгөө нэг өвөө эмээнэрийн үеийн нөгөө нэг одоо ёс заншлууд ч юм уу те нэг тиймэрхүү юм дээр ганц нэг мэдхгүй юмнууд бол гарч ирж ирсэн. Одоо та гурав маань буцаагаад яг нөгөө нийслэл үхийг хэлж исэн болон бал сар киног авч исэн үеийг бодвол тэнд хамт ажиллаж исэн хүмүүсийн төлөө бас ингээд бас ярил л да нөгөө хэд манаас нэвтрүүлэг бас үзэн штэ тий онцлохоор бас уран бүтээлчид бас байгаа тэр кинон дээр. Тий яг одоо сизон 3 сизон ингээл 3 жил үргэлжлээд ингээд жил болгоо явуулчихаар яг нэг өсөндөө эхний анхны эхэлсэн тэр цэгээс эхлээд дуусан дуустал байсан хэсэг бүлэг за жүжигчний ансамбл бол тэр чигтээсэн үүн дээр нэмээд яг юм үнэнчээр 3 сизны туршид хамтарч ажилласан арын уран бүтээлчид бас байгаа. Тэгээ сүүлдээ яг бид чинь нөгөө нэг нэгсэндээ хамт амьдраад ингээ яг л нэг гэр бүл шиг бүр болчихсон илүү тийм тутан найзууд ч гэдэг тийм үеуд бол яг л байсан л та. Тэгээд маш тутан тийм болохоор нөгөө дараагийн сизон хийгдлээ гэхэд нөгөө за мэдээж альва нэг ажил энэ чинь бас ажил явагдаж байгаа тодорхой цалин хөлс те бүх юм ингээл яригдсан шүү дээ. Гэхдээ тэр цалин хөлснөөс илүү зөв төсөлтөө татагдаж маш их хүмүүс маань хамтарч ажилладаг байсан. Тэгээд бидний саналыг хүлээж авдаг байсан. Тэ уран бүтээлчдтэй жүжигчдтэй маш их баярлалаа гэж хэлээ да. Нэгдүгээр сизон дуусаад за юугаар гарлаа. Зуртаар гарлаа. Тэгээ нэгдүгээр сизон дуусаад зуртаар гарлаа. Хоёрдугаар сизон ингээд дахиад хэдүүлээ эхлэе шүүгээл зохиолын ажил чинь бол аль нэг сараас эхэлсэн тийм. Хоёрдугаар сизонх чинь тийм. Тэгэл 100 натурд гарахад за тэгээд нөгөө хөстө хонь урган нэлсэн шүү дээ. Тэр ихний тэр уулзалт бид чинь таалаасаа. Тэгээд эн чинь састаун айгүй өргөн. 18 эн чинь 20 хинэгч гол дүр гэж хэлэхгүй байхгүй юм чинь. 3 4 айл гараад байгаа. Бүгдээр гол дүрүүд байхгүй юм. Туслах дүр гэж байхгүй. Тэгээ нийслэл хүүхэн гэдэг нэр бол яг Мишель оноос нэрлэлтэй. Гэхдээ эн чинь бүх дүрүүд нь гол дүрүүд байхгүй. Туслууд нь болохоор яг саахалтын термэр гэсэн нэг хэдэн. Тэгээ нийтдээ нэг орж гарсан нэг 86 илүү нэг 90 тоолж ирсэн шүү дээ. 90 жижиг болж ирсэн шүү юм. Тэгээ зарим үед бол нэг натурч чинь яг бид нар нөө мастай үе ямар санд нэг юм зарим үедрүүдэд бүр ингээд пик тэгэхэд бол бид нэг удаагийн 6 авалт тэр байрлаж байгаа камп дээр нэг 100 гаруй хүн нэг дор
Яг байжсэн. Тэгэл нөгөө хүмүүс маань ингээл зарим үед ингээд жижиг зураг авалт яг тийм дайны өмнөх амраа мөгдөн гэдэг маргааш яанаг. Тэгэл маргааш нь холол тэргүүд яг нэг том сценууд орж ирэх пик тэгэл баг 100 гаруй хүн яг нэг доор байнгын байрлаж тэгж ажилласан. Та нарын зураг авалт чинь болохоор тэрэлжид зураг авалт хийсэн шүү дээ. Тэ зарим хүмүүс бол мэдгүй яг хөдөөл авсан баг гэж бодохоор. Гэхдээ та нарын зураг авалт хийсэн локейшн бол өөрөө үнэхээр бас тийм гоё газар бол байсан тий. Үнэхээр гоё газар ирсэн. Тэгээд ингээ харахаар та нар чинь тэнд ингээ 2 3 жил дараалал зураг авалт хийчихэж байгаа. За тэгэхээр тэр хавийн одоо айлуудад эдийн засгийн хувьд маш том одоо юм эргэлт болсон байгаа байхгүй юу? Яа тэгэхээр одоо нөгөө орон нутагт ингээд альва нэг одоо локейшн ч юм орон нутгийг ингээд сонгоод кино уран бүтээлчид очиж зураг авалт хийн гэдэг бол тухайн хавьдаа бол маш их нөгөө одоо хөрөнгө оруулалт хийгддэг. Эдийн засгийн хувьд бол эргэлтүүдийг бий болгодог. Тэгэхээр кино урлагийн зөвлөлөөс ч гэсэн одоо Монголын одоо зураг авалт хийх боломжтой локейшнуудыг илүү их танилцуулаад орон нутгуудад бас нөгөө тэр зураг авалт хийвэл одоо ямар одоо айл талдаа тэг харилцан ашигтай байж болох уу гэдэг зохицуулалт гаднаас одоо гадны улсуудаас Монголд зураг авалт хийгээд ирэх юм бол бас хуулийн хүрээнд ямар одоо хөнгөлтүүд урамшуул өгч болох уу гэдэг ажлууд бол ингээ хийгдэж явж байгаа. Тэнгүүд танаа жишээг зарим тохиолдолд бас ярмаар санагддаг байхгүй юу? Тэр хав бол яг нөгөө амралт бидний мэддэг тэрэлжийн нөгөө амралтын бүс бол биш байгаа гэдэг. Тэгвэл ямар ч байсан мал хувьтай айлууд бол ингээ байж исэн болвол та нар 3 жил тэр хавьд одоо ингээ байрлаж зураг авалт хийх нь өөрөө тэр хавийн айлуудад бас нэлээ их хөрөнгө оруулалт бол эдийн засгийн хувьд бол их том эргэлтийг бий болгосон байх гэж бол хараад байгаа. Одоо яг тэр чинь Түваймгийн Эрдэнэ сум гэж явдаг те Эрдэнэ сумын газарнуудыг бидний тэрэлжийг магадгүй нөгөө нэг наад талын голын наад талын те мэлхийн амттай харьцаа амттай газараар төсөөлдөг бол тэр маань нөгөө голынхоо бүр цаашаа яг Түваймгийн Эрдэнэ сумынхаа нутаг дэвсгэрлөө ордог. Тэгээд мэдээж тэнд альва нэг орон нутагт зураг авах гэдэг бол нэгт түрүүний өөрөө хэлсэнчлээ яг эдийн засгийн бол эргэлтийг бол үнэхээр бий болгож чаддаг. Тэр бол яалтчгүй нэ. Нөгөө талдаа бас буцаа тэр тухайн нутгаас тусламж дэмжлэх буюу тэр нутгийг яг сайн мэддэг тийм хүмүүс бидэрт маш их хэрэгтэйсэн. Тэгээд манай тэр хавьд чинь алтан гатс гэж та нэг галзаа гараа хийхээс буцахгүй гэдэг шиг хүн байгаа. Тэр хүн маань бидний яг одоо нэг локейшн менежер гэж ярьдаг шүү дээ. Бүх тэр хавийн ажлуудыг зохицуулж өгдөг байсан. Тэгээд үнийгээ дагаад ч гэсэн эдийн засгийн хувьд бол эргэлт байсан. Мэдээж яг бас нэг хүмүүсийн эмзэглээд байдаг зүйл нөө газар нутаг байгаль орчныг тохирдуулах ууч гэдэг юм гэхээс мэдээж орон нутгийнхан бол айдгийг үгүйсэхгүй гэлээгээд тент чинь бид нар чинь бас хүмүүстэй бид нар чинь дээрээс нь альва кино уран бүтээлч хүмүүс ялангуяа кино уран бүтээлчд бол газар нутгийг юу аюу их тийм нөгөө хайрлаж лус авдаг нь хилгэнхий гэхээс айдаг байхгүй яад бол тент чинь маш олон хүний амнаас эрүүл мэнд явагдаж байгаа болохоор тийм болохоор байгаль орчныг сүйтгэх биш харин ч илүү бүр тэндээс үсгэлж биширдэг цаашлаад татвар буухад бол бүх л оо хог шороо юу гэдгийг тэр болгоныга илүү юу яагаад цэвэрлээд хэдэн портер хог ачиж авсан гэлээ. Далхан нөгөө нэг ямар маш 66 дүүрэн. 66 гэдэг чинь том ачааны машин. Одоо натураа ингээ бууга зураг авалтаасаа тэгээд 66-аар дүүрэн хог болвол тэгээд одоо тэр амарж байгаа тэр хог мог хайдаг бас жуулчдаг үед чинь бас цохилд оруулсан шүү дээ. Оруулахгүй болохгүй байхгүй. Тэр чинь бас нэг аягүй гоё хүн амарж болно энд. Ер нь манай одоо тэгтээ ер нь бол сүүлд аягүй гоё амардаг болсон манайхан чинь өөрөөсөө хог аваа явдаг. Яг мерсер тийм нөхдүүд л байгаад байна л да. Бас нэг ихэнхдээ ер нь бол аягүй дажгүй хогнод аягүй гоё аваа явцдаг. Тэгээд яг хогийн цэг дээр навч хайдаг болчиход байгаа. Зарим бас нэг гарууд байна л да тий. Гол дотор хайчдаг юм дээр. Яг тиймэрхүү юмнуудыг бид бас цохоод тэр тусгаж харуулсан шүү дээ тий. Тэгэхээр кино гэдэг өөрөө нөгөө нийгэмд үзүүлэх нөлөө аюул сайтай. Тэгээ сайнаар болон муугаарч бид нар нөлөөлөх одоо боломжууд бас их байдаг тий. Балсар кинон дээр бидний ерөөсөө одоо үзэгчд мэдээж ингээд болцсон киног нааталт нь болж байгаа үйл явдлуудыг л үзэж байгаа шүү дээ тий. Ард нь ингээд магадгүй болж исэн зарим нэгэн зүйлийг та бүхэн тод санаж гин үү, дурдж онцолж ярих зүйл байгаа юу? Эсвэл зохиол дээр байжгаад одоо бид нэр үзэж байгаа хөлбөрөөр өөрчлөгдөд гараад ирсэн ч юм уу тийм зүйл байгаа юу? Яг балсаар дээр бас нэг яг онцлог юм байна. Манай яг нөгөө 2 сесси явчихсан үндсэн жүжигчдийн бүрэлдэхүүн байгаа шүү дээ. Энд эсрэг дүр болгож болж орж ирсэн хүмүүс маань жүжигчд биш рэпрүүд орж ирсэн. Тэгээд тэр мэнаас тэгээд нөгөө хэдмэд бидний нөгөө нэг кино хийх процессыг бас жоо ойлгохгүй. Нэлээд гайхаа. Юу гэсэн гэдэл таарч.
Натур дээр. Сал хийж тоглож байна гэсэн. Зураач нар сал хийцэнсэн. амар Гол дотор бүгд сал бид нар хийцэн. зураг Тэгээ байдсан чинь тэрэн дээр нэг десантыг ингээд салан дээрээс нь салан дээр десант салан дээр өөрөө нэг гарцсан стори хийж шин. Ингээд манай зураач нар салыг тоглож байна. Тэр хүмүүс өвдөл тоглож байгаа юм шиг. Десантчист аягүй хөөрхөн аштай залуу шүү дээ. Амар хөөрхөн. Тэгэл анх нэг десант бабар хоёрт нэг санал тавиад тойр ингээд гисэн чинь тэр их бас би энийг голоод байгаа маа. Бабар чинь бабарах чиглэж чадах юм уу? Гэсэн чинь бабар нь десант чадах юм уу? Гэтэл хоёр талд ингээд тэгээ нийлэнгүүтээ за хоёул одоо бол ханга авах юм байна гэх. Тэр их чинь битээр бол ална надаас та. Битээр бол амар ямар дүр текст эртгэн цээжилж ийгээ. Тэгээд аягүй хөөрхөн натур дээр байцсан чинь десант бабар хоёр нэг натур байшингийн гадаа хоёулыг хэвтцсэн. Болдотрын дуг тавьчихсан хоёулыг сонсцсон дэв шатсан. Ласлигийн дотрын дүү. Бас сонин харагдсан. Өөртөө бас нөгөө юунд оруулаад байгаа юм шүү те нөгөө нэг ийнэр одоо хөдөөгөөс ирэх гээд бас. Угаасаа сонсдог адар сүрэн нөгөө хүмүүс чи рэпруудыг бас нэг өөрөөр төсөөлж бол яг үндсэндээ адар сүрэнний дууг ч юм уу те эсвэл зохиолын дуу сонсчихсан гэж. Хоёул сонсчихсан айгүй гоё спикер тавьчихсан. Тэгээд энэ нэг гадаа ингээд за дуртай явах гэсэн чинь за нүүр будах юм болоо. Тийм. Гэтэ айгүй сайн манай одоо тоонтынхан гэж ярьдаг шүү дээ. Тоонтынхан бол айгүй мундаг залуучууд. Тэгээд илүү дутуу зан ааш байхгүй, характер байхгүй. Яг л яг тийм. За тэгээ гэдэг айгүй нийтчихэд байхгүй. Уран бүтээлч хандлага сайтай. Айгүй гайхамшигтай. Тэр бол бүр бест шүү дээ. Нийслэл хүн киноч их гой дуунуудтай. Дуунуудын бол хүмүүс бас айгүй сайн мэддэг. Тэгээд ер нь дууга таад маань яаж за энэ дууг л оруулъя ч гэдэг юм эсвэл энэ дуу байвал зүгээр юм биш үү гэж сонголтуудаа ер нь яаж хийсэн бэ? Эхний нөгөө нэг угаасаа хөдөөний сайхан талыг зорихыг бол угаасаа л за энэ бол яг нийслэл бүхний юу дуу юм байна гэдгийг бид төсөл эхлэхээс өмнө ярилцчихжээ. Манай захирал тэгээд найруулагч бид гур бол за бүр яг л энэ дуу байх юм байна гэдгийг бол ингэж ярилцчихжээ. Дараа нь хараа нөгөө нэг жарган дуулаарай ч гэдэг юм уу дараагийн бүтээлүүдийг манай киноны хөгжмийн зохиолчор Алтан ураг хамтлагийн Эрка хөгжмийн зохиолж ажилладаг. Тэгээд Эркагийн маань өөрийн дандаа зохиолсон дуунууд тэгээд Эрка маань санал болгоод ийм дууг энд яавал яах вэ гэд үнэхээр Эркагийн санал болгосон дуунууд нь л үнэхээр яг таарч ирсэн л та. Тэгээд бас маш гоё олон хүмүүст хүрсэн баг гэж харж байгаа. Ер нь ингээд зураг авалт хийхэд зарим хүмүүс бол энэ зургийг авахд хэцүү байсан болов энэ амархан байх болов гэдэг одоо үзэгчдийн зүгээс харахад бол өөр өөртөө таамгийг өгч байгаа хэл та. Тэгэхээр яг Бал сар кинон дээр авахд тийм түүхтэй хэцүү одоо ямар зураг байсан бэ? Олон хүнтэй байхаараа л хэцүү байдгүй эсвэл ингээд цөөхөн хүнтэй ирнэ бас ингээд үйл явдал одоо юм нэгтэй байвал хэцүү. Ер нь зураг авалтаар Малта зураг амар хэцүү. Шөнийн зураг амар хэцүү. Тэгээ хүүхд оруулсан зураг бүр хэцүү. Малта хэцүү байна. Одоо тэр лавгах Баатархай хоёрыг малын захад гээд бичсэн байдаг байхгүй. Тэгээ тэр яг малын захад л авахгүй болохгүй л да айгүй гоё. Хоёлаа тэнд хороо найруулдаг хэсгүүд ногих байдаг байхгүй. Нэг лавгахыг ярьж хат малны яваад өгчдөг байхгүй. Тэгээд мал руу цаашаа бүтэн өдржингөө тэр ганц сценыг аавна бүр амар хэцүү. Тийм мал чи амар тэр команд ойлгоод зогс гэдэг. Мал бол мал гэдэг шиг байдаг шүү дээ. Тэгээ байж байгаа юм шөнийн зураг аягүй хэцүү. Одоо Бал сар дээр бол одоо тэр голын наан цаадах тэр зураг бол амар хэцүү. Мангар хүүтэн. Тэгээ бүгд өвлийн хувцастай эдгэр чин дан дээлтэйгээ. Дотор юм өсгөр зарим эмгтээчүүд нь тархан харагдчих гад. Юм давхарлаж болох. Тийм давхарлаж болохгүй. Тэгээд зун байдаг. Тэгээд зуны шон гэдэг өөрөөсөө өвлийн хувцастай эдгэртэй зуны шон гэдэг тэр зураг авдаг шүү дээ. Тэгээд бас Бал сар киноны бас нэг юм нь бол нэлээ экстрим сценүүд бол нэлээ их байгаа. Ялангуяа хилжээс ахуудаа хөөцөлтөө усан дунд юу яаж байгаа. Тэгээд манай тагтаа бол өстой жинхнээсээ ус руу яг бид нар онцгой байдлыг бол дуудсан байсан. Онцгой байдлын байсан манай Нарукагаар ахлуулсан манай станд орлон тоглогчдын баг байсан. Хідээж тагтаа маань яалчгүй өөрөө бүр тэр өндрөөс гол руу өсөрж орсон. Тэгээд орхоос өөр аргагүй. Тэгээд тэр үний би бүр үнэхээр тэр хүн маань айж байгаа байхгүй тэл найруулагч. Яг л өөрөө л өсрөх юм байна да. Тэгээд тагтаа дээр очиод ингээ харахад дотор махан жичирч ирсэн яг нөх хүүтэн айгаад тийм бүр тэгээд тэр нь амар хаа шүү дээ.
Гэхдээ хин ч ер нь тэр өндөр хадаа хувцлаас ушруу өсөр гэдэг чинь бас л тий. Юм бол нэг аюулгүй байдал нь тий аюулгүй байдал монжууд байгаа Тэгтээ- тогтсон байгаа. бас маань нүний өөрийнх нь айц бас тэр пропорцоо бас доонж дийлэх үү гэдэг чинь. Хайгүй чухал юм санаа. Үгүй энэ би ч гэсэн дотороо бүр айжсан. Лонж нарко танаас амар сайн бариараа. Лонж наашаа гэдэг ингээд амар чангалал. Тэгэхгүй бол бас чи хүний аим шүү дээ. Зөвхөн нэг давхраас хөдөөрөө буугаад өгцөн хүмүүс бас байгаа шүү дээ ер нь. Тийм үстэй. Ер нь манай хөргөө жүжигчд бол ер нь альва киноны жүжигчд маш их эрсдлийг бол яалтчгүй үлдгэлтэй. Өөртөө л тэгэнгүүт жишээ нь нийслэл хүүхний 2 дугаар сизон дээр гардаг манай нөгөө 93 наадмисгийн хурдан морины уралдаан дээр манай нөгөө хүслэн дөө мөнхөө гэдэг дүр маань яг ингэж төрүүлж өөрөө орол. Тэрэн дээр бас яг бид нар бол тэнд жинхэнэ уралдаан хийсэн бүр яг 93 наадам хийсэн байхгүй тухай сумын байлаад за ингээд төрүүлсэнд хөргөгч юу ч гэдэм юм моциклим юмнууд өгнөө. Тэгээд жинхнээсээ морд уралцсан байхгүй. Тэгээд жинхэнэ мордууд уралдуулж ихнийхээ зургийг авчаад дараа нь яг нэгдүгээр байранд орж ирсэн мориндоо нөө жүжигчнээ ягаад дахиж уралдуулж байгаа байхгүй. Тэгэхэд бол яг л нөгөө морчин эрчэндээ тавьж байгаа манай тэр дүү чинь тэгэл яг л хурдан байр унаач хөвгчгөл хөрхи явж байгаа юм чи. Тэр мөрийг харах бол үнэхээр бас амар хэцүү үйлдэлүүд бол хийж байгаа. Тэгэхээр тэр үеүүдэд тэгэл эргээд харахад жүжигчтэйхаа бас ажил мэргэжлэр үнэхээр бахархдаг л да. Өрөвдөлтөө тэгээ шүр мөн зураг явж байхад чинь бид нар бол 7 хавцтай байгаа шүү дээ. Тийм үү. Жүжигчд бол одоо нэмхэн гарах хэрэгтэй инглээ гэл айгүй их тийм эрсдэлтэй амар хатуучлалтай байдаг шүү дээ жүжигчд бол. Хүмүүс нөгөө зуны орой хэрэгтэй дулаахан юм шиг санагдсан юм шиг байгаа. Тэгээ одоо нөгөө яг адилхан зовлонгийн үзчихээр хүмүүс ингээ харуул ингээ тийм камерын ард бол ингээ ерөөсөө л дандаа өвлийн күрсдэгтэй дээлтэй дандаа л тийм хүмүүс ингээл байдаг. Тэгэхээр жүжигчд бол ингээ наанаа одоо хамгийн түрүүний хэлдэг шиг л хамгийн ингэнээрээ л ингээл байж байгаа. Одоо жишээлбэл бороотой эсцэмсцэн ингээл тэгж одоо чинь нэг гал команд машинаар бор оруулж байгаа шүү дээ. Амар хүд туссан шүү дээ. Тэнгүүд яг монитор одоо зургатны цааталт бол яг л нэг зуны бороо шиг л байгаа шүү дээ. Хүн ингээд дараад ингээд биш чинь дээш бас тэрэнд бас тоглолт моголт нэгээд идэв шүү дээ. Тэнгүүд нөөж биш ингээд дээш харж мараад бороо шүү дээ. тэр чинь нэг гүний уснаа бүр тэр одоо хасах хиттэй гараад тоосоо тэрүүс нэг зургуулж байгаа. Тэгсээр тоглолт хийгээд байгаа шүү дээ. Амар хэцүү шүү дээ хөрхий. Би тэгээд зарим ингээд кино данаа үзэж байхад энэ гүний удгийн усаа жоохон бүлээх юм бодсон. Очоо санаад байна шүү дээ. Санаж байгаа шүү дээ. Галкаманд ихний ус нь айгүй гой дурлах. Хоёр цус нь амар. Дуусчаад нөө буцаад тодог руу аваад тэр нь л. Тэгээд би чинь 4 тонн 8 тонн чинь дорхон дууссан шүү дээ. Тий. Тэгээ хоёр тоос муус энэ чинь нэг балан авахгүй. Нэг балан авахад л нэг тонн чинь бараг гусчихж байгаа байхгүй юм. Танай кинон дээр тоглосон одоо гавьяат жүжигчд байна. Тэр олон одоо мундаг уран бүтээлчдийг нэг дор цуглуулсан төсөл бол танайх бол нэлийн онцлог бас ингээ бахархаар төсөл байгаа. Тэгээ тэр хүмүүстэй ингээ бөөндөө ажиллах бол их л гоё хата. Үдчихэж байгаа хүмүүсийн хувьд бол их л гоё. Лавгаах ер нь их тийм хувь хүн талаас их юм зэгцтэй. Айгуу тийм үлгэр дуурайл. Ер нь нэг тийм лавгаахын хажууд сууч юм лавгаахта одоо сценд орох үедээ ч юм нэг тийм яг цаанаас л нэг тийм зэгцтэй ч юм шиг одоо үг мүгэ найтайхан явчихгүй бас нэг тийм эвгүй юм шиг би бариалттай нэг санагдаад идэв ч надад лав. Манай гавьяатууд ч яалтчгүй тэгэл үнэхээр бас Монгол улсын гавьяат жүжигчид бол гавьяат л байдаг. Тэг үнэхээр нүуний залуу жүжигчдтэй болон тухайн ажиллаж байгаа арын багийн дүүнер ч юм үнэхээр яг л үлгэр дуурайлыг бол цэвэр үзүүлжсэн. Бүгд манай одоо ихч нар аяа ихч манай лавгаахаас ахуулаад нэрэ бүр ингээл бүгд яг юм үнэхээр үлгэр дуурайлтай. Тэгээд дээрэс нь эдрээ чинь хамгийн чухал юм тэр дүрдээ ингээд өглөө эртэлж босоод яг өөр өөрсдийнхээ дүрийг бүр ингээд амар бэлддэг. Тэр чинь нөгөө залуу жүжигч чинь ах нар нь ихч нар нь ингээд бэлдээд байгаа тийм. Өөрөө ирэхгүй очиж асуухгүй байх яарад. Баатарх лавгаах бид гурван сценэж би бүр текст ингээм хоёрхоо мөр байгаа юм чинь. За энийг ер нь очиж асуусан дээр байхаа гэдэг. Зорч очиж асууж ахаа юм. Гурал ингэж хийсэн байгаа маань энэ дээр яах вэ гэ. Тэгээ бид гурав чи ажиллаад тэрэн дээр ажиллаа ингээд хийгээ. Одоо ингээд 7 цаг 6:30 болцсон. Өглөө үүрээр 6:30 болол 7-оос явна гэлөө 8-аас явна гэж хэлсэн. Тэгээд 6:30 болцсон. Тэгээд би нэг биц гараа халт босхгүй. Босон лавгаах гадар шидэ байгаа чинь.
Тэгээ би бицчээл буцааны орлого ороод жоох 30 минут унтчихдаг. Юм яриад би мандаж тазахаа. Энэ аргын эсцэн дээр Баатар хөвтөр ингэсэн. Яах вэ харин энийг одоо битээр шүн ярилцсан юм гэдэг. Тэр шүн ярилцж сонсон байгаа. Угсаа ингээ нөгөө байшинтай хамт амьдарч байгаа тийм. Маргааш одоо өнөөдрийн авах зургийг урд шим дээр ирж ингээ ярилцаад аюугаа хөгжүүлсэн. Наад хэсэг чинь бол өстой гоё юм аа. Наадахаараа усчгаа. Тэ ийм юм нэмлээ, тэрийг нэмлээ гэж тэгдэг байхгүй. Тэгэл бандажтай ярьсараа за одоо зурагтай. Огоор нэг 20 минут 30 минут унцчих гад байдаг. Тэр чинь айгүй сайн тийм гоё ажилдаг байхгүй. Одоо өөр яг үнэхээр өөртөө бас нэг юу нэг комед өгөгдөлтөө болсон байхгүй. Ингээд улам юм импровизац айгүй сайн. Яаж болтон бас айгүй сайн. Тэгэл энэ дээр нэг иймэрхүү юм хийхээ. Тэгээд ингээд байж байгаа. За энэ юмр энэ байна уу? Наа чи юмр хүн байна гэнэ. Тийм энд авахгүй гэж авахгүй хүн авахгүй зэрэг л авахгүй. Бас заримдаа бас нэг юм жоохон буруу юмрууд оруулна манай идчихээс. А тэгтээ бас дийлэх нь онсон. Тий. Бас их туршлага гэж бас байгаа шүү дээ. Одоо тий. тэр чинь 20 30 жилийн дээр нэг одоо үзэгчтэй комедийн одоо юу чинь бас аюултай сайн байгаа. Тэгээ бас нэг одоо яг энэ завшааныг ашиглаад гэдэг. Энэ төслийн бас нэг амар түрүүн яг хэлсэн жүжигчдийн баг бүрэлдэхүүн үндсэн тэр зохиолын Монгол ахуйтай гэж олон амжилтуудын бас шалтгаанууд бол байгаа. Сайн зохиол сайн зохиолыг бичсэн манай зохиол сайн жүжигчдийн бүрэлдэхүүн гэл үүн дээр бас нэг хүн маань яалчгүй манай найруулагч байсан л да. Тэгээд жаргалсааны найруулагч бол хувийн яг нэг юм өөрийгөө амбицаас их багтаа хүн баха. Гэхдээ энэ хүн чинь яг өнөөдөр Монголын хамгийн инээдмийн бүхэл инээдмийн одоо үзэгчдийн хүртээр болсон кинонуудыг яг найруулдаг. Тэгээд мөн хамгийн сүүл яг нийс түүхний өмнөх манаатай хамтарч ажилласан төсөл нэмэх 17 гэдэг одоо жижигэ цогтой 2 гэдэг жижигэ цогтой 2-ыг яг л анх үүсгэн бий болгосон. Тэгээд тэрний дараа яг ингээд найруулагч дээрээ за одоо энэ киног хэн найруулах вэ гэж за энэ жаргал сайхан найруулагч найруулах юм байна гэд өмнө нь бол бид манай үзэгчид бол Содуура киногаар нь бол хамгийн сайн мэдэх бах те. Тэгээд найруулагчтай хамтарч ажилласан маань бүр улам бас энэ төслийг айгуу гоё яг нөгөө инээдтэй болгох тал дээр нь бол үнэхээр бас ажиллаж чадсан байх гэж хардаг. Баярлалаа. Баярлалаа. Хагас тогтоох. Тэнгөт нөгөө түрүү ингээд маш олон туршлагатай тэгээд өөрөө гэсэн одоо ингээд үзэгчтэй зэрэгтэй болцоо одоо энэ гавьяатууд ингээд жүжигчэд ингээд тэр хүмүүс чинь тэр кинон дотор хэдийгээр одоо гол дүр биш гэж өөрсдөө бодоод те ингээд бүгд гол дүр шүү гэчихэр чинь яаж хийж байгаа ялгармаар байгаа штэ тэр яг нэг өөрийнхөө дүрээр те тэр өрсөлдөөнүүд ер нь найруулагч тэр хэр мэдрэгдэж бас нөгөө найруулагч яг тэрийг яаж балансалж исэн бэ? Нэг нэгээр уулзсан штэ. Ер нь бас гайхамшигтай штэ. Болон нэгэн доод нэгэн доод тэгээд аюу гоё штэ тэгээд тэр шиг аюу зүв багхгүй ер нь л тэр аюу зүв тий тэгэнгүүт яг ингээд энэ дэр нэг юм оруулчвал яах вэ мах уу гэж тэгдэг байхгүй аюу өөрөөсөө ер нь ихэнхдээ манай гавьяатад л асуу штэ залуучууд бол ингээд гахаад хараад бид нар завгүй нөгөө эдгэр чинь тань мэдэх юмдтэй дөнгөж танилцаад байсан гавьяатад одоо үлзээ ихч байна аагч байна тэр чинь гайхамшигтай байхгүй бүр ингээд тэг байжгаад жаки минут нааштай гээл тэгээ хоолн дээр бас дамаа идэр чинь манай залуучууд бас хоолоо араас орж ирж идэв шүү дээ идэр чинь бас нэг жоохон уд дараалалаа үгүй дараад өөнөр байхгүй айгүй нөхдөл чинь бас жоохон уд өглөө жоохон залуу хүний нойрнууд гайхамшигтай бид чинь тэр хүмүүс яаж бид чинь жинзээ байхгүй тэгээд хоолмол идэж цаанаа аваа сууж хахад ингүүл гоё тэгүүл гоё гоё гэл тэгэл хоорондоо яриад инээлдэл ингээ тэгвэл лавга битэр одоо ингээ лавга ер нь хоёлаа ингээ лавга ах аяг ширч нэг ангих байхгүй яг нэг ангийн хоёр байхгүй тэгээ байж тэр их гоё түүх ярьсан гэхдээ одоо л яриад хэрэггүй тэрийг тэнгууд хоёлаа ихний нөхөр бол тоглож байгаа нэг анги хязгаарч тийг тоглож үзээгүй гэж байгаа анхных нь багтаа зөв тэгээ байж хоёлаа ингээл лавгаа төхөө гэсэн үгүй би ингмээр байна гэж лавгаах чинь таамаа гэж таа тэгвэл яатан бэ чи наад чинь гоё штэ гэдэг тэгэл нөгөө хоолн дээр хэдүүлээ бүх юмудаа ингээл аяга гоё ярьчин өглөөний цан дээр тэгэл ингээл зурандаа гарангууд яг тэргээр ингээл явангууд зарим нь бас жоохон эвгүй санагдах үе байна зарим нь болохоор аяга гоё хөргөн тохирчдөг тэгэл яг балансын л тааруул гэсэн. Тэгэхээр найруулагчаас бол тэр чинь аягүй их нэг мэдрэмж хартаад байгаа байхгүй тий. Тэгээд нөгөө зарим хүмүүс болохоор инээдмийн киног одоо зарим нь маш хэцүү кино одоо хэцүү төрөл гэж ярьдаг. Хүнийг инээлгэн гэдэг бол одоо
хамгийн хэцүү. Уйлуулах нь сэтгэл хөдлөл уйлуулах гэдэг бол түүнээс арай хэлбэр ээж магадгүй. Гэхдээ нэг амархан гээгүй. Тэгэхээр энэ жанрт ингээд ажиллаад байх нь одоо яг таны хувийн зан характер, хувийн одоо өөртөө чинь их холбоотой юу? Тэгээ үгүй анх нэг UB-ст байхад өвлийн нэмсэглэл X-төцтэй. X-төц продакшнтай хамт ингэж ажиллаж эхэлсэн аахгүй. Өвлийн нэмсэглэж одоо бас X-төцтэй аягүй удаан хийсэн шүү дээ. Одноогчтой хамтарч. Тэгэл ихчтэй суугаад ихч чинь бол одоо бүр бас л одоо Монголын кино урлаг тайз дэлгэцсэн бас л хатаа гэж яригдэн шүү дээ. Ер нь би бол хаач хэлэн дээ. Инээд минь жанртай их бол мундаг. Тэгээ драмын талдаа бас мундаг. Тэнгүүд идэр хүнээс ч бас хажууд нь ингээд анх чинь бас л тань мэдгүй л байгаа шүү дээ. Тэгэл байж байгаа ихчтэй юм яриа сууж хахад яг ингээд мэдрэлээд байгаа юм чинь. Тэгэнгүүт л би өөрөө ч бас нэг жоохон хүн амтны донд бас нэг жоохон хөөрхөн бас нэг маад талтай шүү дээ би чинь. Жоохон гэж юу вэ? Тэгээд яг комеди жанрт илүү бас дуртай байхгүй юу? Хэцүүгүүд бол хэцүү. Хүн нээлгэн гэдэг бол ёстой бүр шоол бол яана гэж анханасаа тэг заадаг байсан байхгүй юу? Хүн шоолж инээвэл яах вэ? Хүн бүр ингээ үнэхээр илгээ өгчл инээвэл ингээ шоолж инээ хилгээ өгчл инээ гэдэг чинь хоёул ондоо шүү дээ тий. Уйлах гэдэг бол зүгээр шоолж уйлах гэж бол байхгүй тий. Тэгс дандаа одоо драмын тий одоо хүнд кинонд бол хүн чинь бүр бас л одоо үзэгч маань ингээд үнэхээр зүрхэнд нь үрсэн учраас уйлж байгаа хэвээр тий. Тэгэхэд зүрхэнд нь хүргэж инээлгэн гэдэг бол бас энэ хороо ертөнцийн эгөцөө зүйл юм байл. Тийм учраас одоо манай энэ комеди жүжигчид бол үнэхээр бест таахгүй. Бид нар чинь бас драмда тоглохдоо сайн тоглоно. Айгүй мундаг тоглоно. Мэдрэмж нь арай жоохон илүү өд юм шиг санагддаг шүү дээ. Одоо бидний ярилцлагын дараагаас хүмүүс үзэгчд маань болохоор Балсар киног үзнэ. Нийслэлхэн Балсар гэх киног. Тэгэхээр үзээгүй хүмүүс ахын бол яагаад энэ киног үзэрээ гэх шалтгааныг тус бүртээ хэлээч. За найруулагчаас эхлэх үү. Би бол одоо энэ кино маш гэгээлэг кино. Тэг ямар ч ихэр бүртэг тэг янз бүрийн байхгүй. Маш гэгээлэг кино. Бүх насныхан тохирно тий. Тэгээд тэгж хэлэн дээ. Тий. Миний хувьд бол яг энэ кино маань өмнө нь NTV телевизээр ганцхан удаа гарсан. Ер нь огт телевизээр гарч байгаагүй. Тэгээд энэ та бүхний Монгол фильм консулын та бүхний урилгаар ТВ-с телевизтэй хамтарсан нэвтрүүлгийн хүрээнд л бас гарч байгаа. Тэгэхээр бол өмнө нь бол үзээгүй үзэгчд маш их байгаа. Тийм болохоор та бүхэн энэ завшааныг ашиглаад үзээрэй. За яг өмнөх сизнийг маань үзээгүй байх юм бол бас энэ нэг ангит нь магадгүй жоохон ойлгомжгүй ч юм уу санагдаж болно. Тэгэхээр хэрвээ та бүхэн нэг ангитаа үзээд таалагдах юм бол бас өмнөх сизнүүдийг Univision, Look TV, DDS, Видео Монгол киноны тий багцаас хүлээж авах бүрэн боломжтой. За энэ хоёр бараг хэлчихлээ тий гэж. Бараг хэлчихлээ. Ер нь бол би хинтэй л тагтаатай лөө юутай лээ. Ямар ч зэн киногоо ярьж исэн маа. Кино ер нь ингээл болоод тахт ер нь муу юм байхгүй юм байна шүү. Тэгээд яг тийг ярьж исэн. Тэгээд ер нь л нэг тийм өөлөгч юм уу, муу мухаг сурталчилсан ч юм уу, тий бага насны хүүхд ч юм уу тийм дээрлэж барьсан нэг тийм ямар ч тийм байхгүй зүгээр л эв ингийн гой Монгол ахуйтай кино. Тийм учраас та бүхэн бас тухлан сууж үзээрэй гэж хэлье. Тэг амралтын өдрийн орой үзэхэд бол бүр хамгийн тохиромжтой кино. Тэг гэр бүлээрээ ялангуяа бүр юм нөгөө нэг бүр бага насны хүүхдүүд маш үзсэн байдаг. Ер нь тий ингээд бүр жоохнууд тэгээ тэр ягаад энэ жоохнууд ч бүр ойлгохгүй шүү дээ. Текст микс тэгээд ягаад энэ жоохнууд ийм дуртай ингээд нөгөө кино маань илүү өнгөн илүү тийм өнгөлөг кинонд тэгэнгүүт өнгө будг нь хүүхдүүдэд аяг их сонирхлыг татдаг. За өнөөдөр урилгын маань хүлээн авч хүрэлцэн ирсэн уран бүтээлчтэй маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн одоо Монгол кино урилгын зөвлөл ТV-слээстэй хамтраад Монгол киног сурталчлах уран бүтээлчтэйгээ илүү их үзэгчтэйгээ ойрхон болгох энэ нэвтрүүлгийн маань бас Denk Pharma-гийн хамт олон маань дэмжиж ажиллаж байгаамаа. Тэгээд Denk Pharma-гийнхан болохоор энэ удаад нэг бүтээгдэхүүнийг илүү их онцлон манай нэвтрүүлэгтээ хамтарч байгаа. Тэгээд би анх танилцуулгыг сонсчоод нэрээ яг бидэрт одоо кино уран бүтээлчд бол маш хэрэгтэй бүтээгдэхүүн байна гэж бодсон. За тэр нь болохоор энэ байна.
Юу ах вэ жишээ? Тухлаа танилцуулна гэж байгаа юм. За энэ болохоор Denk Pharma-гаас Монголд одоо оруулж ирээд удаагүй байгаа цоошин бүтээгдэхүүн. Тэгээд энэ бүтээгдэхүүн болохоор Keramagnes гэдэг нэртэй. За энэ кератин болон магнийг дотор нь хамтдаа агуулж гисэн бүтээгдэхүүн ба. Бид нар бол нөгөө Denk Pharma-гийн магнийг бол ингээд байнга хэрэглэдэг шүү дээ. Ер нь бол тий. Тэгэнгүүт энэ бүтээгдэхүүн юугаараа онцлог вэ гэхээр бид нар чинь нөгөө ингээд шүн орой их ажилланаа, их ядарнаа. За тэгээд нөгөө ялангуяа найруулагч, зохиолч, уран бүтээлчтэй болохоор оюуны маш өндөр ачаалттай ажлыг ингээ хийдэг хүмүүс байгаа. Тэгээд оюуны өндөр ачаалттай болон одоо биеийн тамираар хичээлдэг хүмүүст бол энэ Keramagnes бол магнез нь маш чухал үүрэгтэй гэж үзэж байгаа. Зүрхний үйл ажиллагааг сайжруулна, за тархины үйл ажиллагааг дэмжинэ. Хамгийн гол юм нь ядрахгүй. Дээрэс нь эрч хүчийг илүү нөхөж өгөх зорилготой бүтээгдэхүүн байлаа. Тэгээд ямар ч одоо кофеч вэ, цайч вэ, усанд ч хамаагүй найруулад байдаг ийм бүтээгдэхүүн байлээ. Тийм байхгүй шүү дээ. Тийм, эндээ бол тийм байхгүй. За тэгтээ өөрт чинь энд өгөх гэж байгаа дотор л байгаа. Тэгээд нөгөө оролцож байгаа уран бүтээлчтэй болоод Denk Pharma-гийнхаа өөрсдийнх нь бүтээгдэхүүний дээж өгсөн. Тэгээ энэ дотор болохоор одоо энэ дээтэй дархлаа дэмжих ингээ бүтээгдэхүүн байна. За энэ бол нөгөө шууд задлаад уучдаг. За энэ болохоор нөгөө илүү хүний үе мөчийг илүү их дэмжих зорилготой. Тэгээ бид нар болохоор үе мөчнийх гэхээр илүү одоо настай болсон ч юм уу хүмүүс ууж хэрэглэх ёстой гэж бодож болохгүй юм байлээ. Энэ болохоор одооноос бид нар өөрсдөө хөдөлгөөнийхөө эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэгжилж явах ёстой юм байлээ. 30 гарахаар л мэддэг юм лээ. За энэ болохоор бүр бас хүмүүс бас байнга хэрэгэлдэг. Энэ бол нөгөө төмрийн бэлтгэл болон фоли хүчлийг хамтан агуулсан желийн хэлбэртэй шууд зарчлаад хэрэглэх боломжтой. За ингээд бас нөгөө саяны одоо танилцуулсан Keramagnes-ийн одоо бүтээгдэхүүний одоо тест бүтээгдэхүүнийг та бүхэнд бас ингээ хийчихсэн байгаа шүү. За ингээд манай нэвтрүүлгийг бас дэмжиж ажиллаж байгаа Denk Pharma-гийнхандаа Keramagnes-ийн да маш их баярлаа. За ингээд ирч хүчтэй ажилларэ. За яах нь вэ? За миний энэ өгч байгаа гарахгүй л хүү дээ. Басаад өгчий. Нэвтрүүлгийн туршид хамтдаа байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Монгол киног дэмжиж ажиллаж байгаа Denk Pharma Keramagnes-да маш их баярлалаа. Монголын кино урлагийн зөвлөл ТВ-с телевиз хамтран 2020 оноос хойш үзэгчдэд хүртэл болсон кинонуудаас онцлон та бүхэндээ 10 киног цувралаар танилцуулан тэдгээр 10 киногоос та бүхэндээ ТВ-с телевизээр орон даяар үзэгч та бүхэндээ хүргэж байгаа. Өнөөдрийн дугаарт нийслэл хүүхэн Бал сар киноны уран бүтээлчдийн төлөөлөл оролцлоо. Та бүхэн энэ нэвтрүүлгийн дараагаар нийслэл хүүхэн Бал сар киногоо хүлээн авч үзээрэй. Дараагийн нэм гарагт эргүүлзье. Түр баяртай.